За сайн байна уу? Сая ямар төсөл гаргаснаа мэдэж байна уу? За ямар төсөл гаргаснаа мэдэж байна уу? За та сая ямар төсөл гаргаснаа мэдэж байна уу? Яагаад төсөл гаргаж байна? Мэдж байгаа. Би та нарыг энэ зогсож ийн гэж яаж мэдээ. Харин хамгийн гол нь хүмүүс нэг та бүхнийг хараагүй болохоор зөрчлөө гэдэг асуудыг гаргаад байна л да. Тэгэхээр энэ нь одоо ингээд өнөөдөр бол яг замын хөдөлгөөн жоохон сэрэх юм байна тийм ээ. Ер нь бол замын хөдөлгөөний ачаал ихтэй байгаа үеэр та юм зүгт гаргах юм бол багдгүй болцсохгүй ослооваар гарах. Цаашлаад маш их хэмжээний төвжирэл бүгдээр дүүсгэж нийс Улаанбаатар хотод 176 цэг дээр 2606 ширхэг энэ хиймэл оюухан сурлан камер байрлуулсан байгаа маа. Та бүхэн маань тэгэхээр замын одоо уулзвар дээр ямарваа нэгэн цагдаа харагдахгүй байнаага та бүхэн дүрм зөчөө ингээ эргэждэг, гэр дөхөө зөрчдөг. Үүнээс ч үүдээд ямарваа нэгэн болцсохгүй зам тээврээ ослох гарах. Цаашлаад замын хөдөлгөөний төвжирэл бүгдэрл үүсэх юм одоо эрсдэл байгаа учраас та ингээ цагдаагийн нүдээс мултарлаа гэхдээ камерын хяналтаас мултрах боломж байхгүй шүү дээ. Гэт тань дээр одоо ингээд хэдийгээр би биш юм аа гэхэд энэ камерыг одоо ухаалаг оюухан таниад торгууд өчнө гэсэн үг. Таныг одоо энэ ардч урдч байгаа энэ одон камерууд чинь өөрөө шууд таниад торгууд явуулчихна гэсэн үг. Камертай болцсон гэж би сонссон. Та бүхэн бас энэ замын хөдөлгөөнтэй соёлтой оролцоорой гэдгийг сануулгах зорилгоор та бүхний төлөвлөж болсон байгаа юм шүү. За миний би тээврийн цагдаагийн ад пагч болж 30 минутын хугацаанд одоо тодорхой байр суурьд дээр үүрэг гүйцэтгэлээ. За энэ хугацаанд бол 10 гаруй удаагийн одоо зөрчил илрүүлж одоо зогсоолоо. За иргэд маань одоо гар утсаараа ярьсан чигээ одоо жолооны замын хөдөлгөөнд оролцож байна. За дээрэс нь үргэлжлэн цагаан шамыг давж байна. Гэр дохойн зөрчил гаргаж байна. Энэ мэтлэн олон зөрчил гаргаж байна. За тэгэхээр Улаанбаатар хотод сүүлийн үед 2606 ширхэг хиймэл оюухан сурсан камерын системийг байршуулснараа та бүхний гаргаж байгаа зөрчил болгоныг хяндаг, шалгадаг, бүтгэдэг, торгодог болчихсон гэдгийг та бүхэнд бол хэлэх зүйтэй байна. Замын хөдөлгөөнд одоо орцол жолооч нар маань цагдаа харагдахгүй болонгууд шууд дүрм зөрчих үүдийг төлхөө гаргаж байна. Гэтэл та цагдаа харахгүй байна гэснээрээ камерын хяналтын системээс гарч чаднаа, мутарч чаднаа гэсэн үг бол огт биш юм аа. Тиймээс та бүхэн замын хөдөлгөөндөө маш соёлтой, хариуцлагатай оролцооч хэмээн уриалж байна.